За дараагийн мэдээ. Дэлхийд нийтийн тээврийн үйлчлэгээр тэргүүлдэг хотуудын тухай мэдээлэл байна. За манай улсын хувьд нийтийн тээврийн асуудал байнга асуудал болоод байдаг. За тэгвэл нийтийн тээврээр тэргүүлдэг хотууд нь хаанхын хотууд юу хийгээд байна нэ? Хот суурин газар хөгжихийн хэрээр гарч ирдэг нэгэн том асуудал бол яхаггүй замын төвчрлээ. Замын төвчрөл нь эдийн засгийн хувьд маш их сөргүүр дагаврыг авчирдаг учраас томоохон хотууд төвчрлийг бууруулах янз бүрийн аргыг байнга эрэлхийлж, хотынхоо дэд бүтцийг байнга сайжруулж ажилладаг. Төвчрлийг бууруулахад томоохон хувь нэмэр оруулдаг нэгэн хүчин зүйл бол мэдээж нийтийн тээвэр. Нийтийн тээврийн хөгжил нь зөвхөн автобус, трамвай, метроны тоогоор хэмжигдэхгүй, цагийн хуваар түүний уян хатан байдал, тээврийн хэрэгслийн чанар, нийтийн тээврийн чиглэлүүдийн оновчтой бөгөөд хүртээмжтэй байдал, тасалбарын үнийн систем гээд маш олон үзүүлэлтийг авч үзэх шаардлагатай. Time out цахим сэтгүүл дэлхийн томоохон хотуудын нийтийн тээврийн хөгжлийг тухайн хотуудын байнгын оршин суугчдаас авсан судалгаан дээр үндэслэн дүгнжээ. Ингэхдээ 50 гаруй хотын 20,000 гаруй иргэдийг судалгаанд хамруулсан байна. Судалгаанд оролцогчдоос танай хотын хаанч нийтийн тээврээр зорчиход хялбар байдгүй гэсэн энгийн асуулт асуусан бөгөөд энэ асуултанд тухайн хотоос судалгаанд оролцогчдын хэдэн хувь нь эерэг хариулт өгснөөр нь эренбэлжээ. Ингээд эхний 10 байранд бичигдсэн хотуудыг танилцуулж байна. Нэгдүгээр байранд Германы Берлин хот. Судалгаанд оролцогчдын 97% нь эергээр үнэлсэн ба 5 тухтай аюулгүй үргэлж цагаа барьдаг гэсэн хариултууд зохиолжээ. Мөн Юбан, Эспаний оновчтой шийдэл бүхий чиглэлүүд нь тус хотын байнгын оршин суугчид төдийгүй аялагчдын таалалд ихээхэн нийцдэг гэж гарсан байна. За тэгвэл 2 дугаар байранд Параг хот маань шалгарсан байна. Судалгаанд оролцогчдын 96% нь Праг хотод нийтийн тээврээр хаашаач очиход хялбар байдаг гэжээ. Метроны 3 чиглэлээр хотын төвөөс захын эсгүүд рүү хурдан шуурхай хүрч болохоос гадна тарамбайгаар Праг хотын үзэсгэлэнтэй байрлалыг харангаа хаач хүрэх боломжтой нийтийн тээврээр үйлчлүүлэгчдээс өндөр үнэлгээ авах шалтгаан болсон гэнэ. 3 дугаар байранд Токио. Нью-Йорк хотын нийтийн тээвэр хамгийн олон зогсоолтой, Шанхай хотын хамгийн олон замтай, харин Токио хотын нийтийн тээвэр хамгийн олон зорчигчтой. Гэсэн хэдий ч зорчигчтой хүрэх газар нь цаг алдалгүй, саадгүй хүргэж чаддгаараа энэ хотын нийтийн тээврийн систем ялдчгүй шилдэгүүдийн игнэнд багтана. Судалгаанд хамрагдагчдын 94% нь эерэг үнэлгээ өгсөн байна. 4-р байранд Копенгаген. Судалгаанд оролцогчдын 93% нь эерэг үнэлгээ өгсөн тус хот нь автобус, метро, мөн усан замын найдвартай системтэй бөгөөд төлбөрийн систем нь энгийн хялбар гэдгээрээ онцлог гэнэ. 5-р байрт Стокгольм. Дэлхийн хамгийн урт галерей гэж нэрлэгддэг Стокгольмын нийтийн тээврийн буудлууд хийц загварын хувьд үнэхээр гайхалтай. Өнгө үзмжээр зогсохгүй оновчтой зохион байгуулалтаараа ч алдартай энэхүү хотын нийтийн тээвэрт 93% эерэг үнэлгээ өгсөн байна. 6-р байрт Сингапур. Сингапурын хувьд орчин үеийн технологийн шийдлийг нийтийн тээвэртэй төгс ашигласан гэж хэлж болно. Мөн олон нийтийн очих дуртай хамгийн алдартай газрууд нь бүгд нийтийн тээврийн зогсоолоос маш ойрхон байдгаас гадна бүх автобус нь тэрэгцэртэй зорчигчдод ээлтэй хийцтэй. Судалгаанд хамрагдагчдын 92% нь эерэг үнэлгээ өгсөн гинэ. 7-дугаарт Хонконг. Тус хотын нийт хүн амын 75% нь хамгийн ойрын метроны буудлаас 1 км хүрэхгүй зайд амьдардаг. Өөрөөр хэлбэл нийтийн тээврийн чиглэл болон зогсоолууд нь маш оновчтойгоор төлөвлөгдөжээ. Судалгаанд оролцогчдын 92% нь эергээр үнэлсэн байна. 8-дугаар байрт Тайпей. Тайваны нийслэл Тайпей хотын нийтийн тээвэр нь мөн л оновчтой зохион байгуулалтаараа өндөр үнэлгээ авсан байна. Судалгаанд оролцогчдын 92% нь эерэг үнэлгээг өгсөн байна. 9-дугаар байрт Шанхай. Шанхай хотын метроны сүлжээ дэлхийд хамгийн томд ордог. Түүнээс гадна цагаа ягштал барьдгаараа гайхагддаг. Метроноос гадна усан замын тээвэр, автобус, таксинд зорчигчид Шанхай хотын нийтийн тээврийн картаараа төлбөрөө төлөх боломжтой. Судалгаанд оролцогчдын 91% нь эерэг үнэлгээг өгсөн. За харин хамгийн сүүлд буюу 10 дугаар байранд Амстердам. Амстердам хот дугуйчид олонтойгоор алдартай. Гэсэн хэдий ч нийтийн тээвэр нь бас ч сайн хөгжсөн гэнэ. Судалгаанд оролцогчдын 91% нь эерэг үнэлгээ өгсөн энэхүү хотын нийтийн тээвэр нь метро, тарамбай, автобус, усан замын тээвэр гээд олон төрлөөс бүртгэхээс гадна маш боломжийн үнэтэй байдаг гинэ. Чех улсын Параг хот нь хүн амын хувьд ч тэр, зай талбайн хувьд ч тэр дээрх хотууд дундаас манай Улаанбаатар хоттой хамгийн ойролцоо. Тус хотын метрогоор өдөрт дунджаар 1 сая хүн зорчдог. Харин тарамбай сүлжээнд нь өдөрт 800 тарамбай явдаг бөгөөд үүгээр нь дунджаар 800 мянган зорчигч үйлчлүүлдэг юм байна.
манай хотод нийтийн тээврийн шилдэг системтэй болох боломж байна. Прагаас харах юм бол.